Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж 24-р хэсэг. Хаваржааны өтгнөөс гарч сэрүүн дэнж дээр буусан ганхүүгийн хот айлынхан зуны ихэнх сарын шинийн 3-нд малаа хөнгөлөөд цусландаа буухаар бэлдээд байлаа. Шинэ ногооны шимтэй тансаг үнэр өргөн дэнжийг өвч бүрхжээ. Хажид буурайн 100 насны ойг наадмын дараахан хийн гэсэн шийттэй байгаагаан сумын засаг дарга дорж бат багийн дарга дармаа нар ирж дуулгаад явсан ч харин хажид буурай зөвшөөрлгүй явуулав. Тэрээр би төрд ямар гавья байгуулсан гэж насны ойгоо тэмдэглүүлэх юм. Хөгшин намайг хүртэл сонгуулийн ажилд ашиглах гэлээ. Гэж уурлахад хоёр дарга ганхүүг жаахан ээрч тойрч байгаад явлаа. Нэг сайхан нар налайсан намрын баг үдээр өндөр дэнжийн намаржаанда 3 гэрээрээ хаваржиж буй ганхүүгийн хот айлыг зорин тал дундуур зурайсан замаар цагаан тоос босхон жижигхэн хар машин давхиж явлаа. Нүдний жирэлзэх байгаль хангайн тансгийг харан их сэтгэл хөдлсөн шинжтэй жолооны ард цуун явах 40 иргэм насны жижигхэн хууд цахалтай нүдний шилтэй ир бол мөнөөх Ганбат болоо. Хажуу талын суудал дээр суух мөн Ганбатын үеийн бие давхар бүсгүй бол түүний гэргий цолмон юм. Тэр хоёр их найрсгаар хоорондоо ярилцсан. Бие давхар болсон цолмон мөн Ганбат хоёул шин төрөх хүнээ гал голомт манах хүү байгаасаа гэж битүүхэндээ бие биендээ хэлээгүй ч гордцгоно. Ээжээ, аава, би энэ газрын нэрийг мэднэ штэ. Тэр том уулыг зөмбөр хайрхан энэ жаахан толгойг хөлийн толгой гэдэг юм хэмээн машины цонхоор харан чанга цовоо дуугарах 10 шүргэж яваа болов гэмээр насны жаахан охин бол Дэнсмагийн дүү Сэрсмаа ажээ. Энэ гурвын хэн хэнийхэн сэтгэл хөдөлжээ. Машины барааг хонь эргүүлж явахдаа дурандд суусан ганхүү хүүгээ ирж явааг зөнгөөрөө мэдэрч хоньныхоо толгойг эргүүлчгээд гэрлүүгээ дэргүүллээ. Ганхүүг очихоос өмнө ганхүүгийн үүдэн дээр нь машин зогсож 3 хүн бууж харагдлаа. Машины барааг харсан Дэнсмаа хажид буурайгинд гүйж орж ирснэ. Манайх руу машин ирж байна гэж дуулгавал хажид буурай олзодмаа хоёрын хин нь нөгөө Ганбат ирж яваа юм биш вэ гэсэн бодол буулаа. Машин жирээд ганхүүгийн үүдэн дээр зогслоо. Саарл даавн цамцтай нүдний шилтэй аавыгаа бууж ирэхийг таньсан Дэнсмаа аава химэн наанаас нь гуйлаа. Харин машинаас буусан цолмон охиноо хараад нүдэнд нь нулимс цээлэгнэн машины урдуур тойрон догдлон гарч ирлээ. Охиноо тэврэн үнссэн Ганбат охиныхоо чихэнд аавыгаа уучлаарай хэмээн шивнэж байв. Цолмон мөн охиноо тэвэрч миний охин сайн сууж байв уу хэмээн нүд дүүрэн нулимстай үнсгэд Дэнсмаа ээжээ, аава, би та хоёрыг мөн Сэрсмаагаа шүн болгон зүүдэлдэг байсан хэмээн доглон нулимстай өгүүлв. Хажид буурай хам хум дээлээ өмсөд яаран сандран муу таяга тулан ганхүүгийнх рүү майжигнан алхав. Ээжээ, та яах гэсэн бэ? Цаад Ганбат чинь өөрөө орж ирж золгон штэ гэж олздмаа хэлэхэд тэр тоосонгүй алхлан одлоо. Ганхүүгийнх бөөн баяр хөөр болоод байхад нь хажид буурай ороод ирэв. Ганбат хулганан эмээгээсээ эмээсэн нь элт. Уцаар ярихдаа ч хүртэл эмээгээсээ айдаг тэрээр буурай эмээдээ золгохоор тонгойн очвол буурай эмээ нь өмөлзөн миний хүүхдүүд сайн явж ирвүү хэмээн үнслээ. Тэрээр цолмон үнсээд миний муу охин чинь бие давхар юм уу да? Гэлаа гэж хэмээн хүүхэд баярлаад Сэрсмаагийн духан дээр нь үнэрлээд миний муу годгор охин чинь дүүтэй болох нь. Хөөхий дөө энэ хоёр хог их зовоосон доо гэлээ. Цай цуугаад нэлээд тайвширсан хойно нь олзодмаа орж ирлээ. Ганбат эмээ гэртээ байж байхгүй бид нар орж золгох байсан юм гэвэл хажид буурай жуумалзан. Би ч гэсэн өөрөө гүйж ирээд л золгочихлоо. Даанч гэртээ суугаад байж чадахгүй юм гэлээ.
Бүгд энэт хөөр болж энэ орой Ганхүүгийн хот айлынхан шиг баяр баясгалантай хот айл алга байлаа. Цолмонд дөхөж суун буурай эмээ хажид миний охин хэдэн сартай юм бэ? Харахад их л ядруу байх шиг байх юм хэмээхэд цолмон энэв хийлж 6 сар гарч байгаа гэхэд хажид буурай хүүл байгаасаа химэн хилчгээд хүүхдүүдээсээ зовох мэт хөгшин хогч нь амаа мэдхгүй бураад гэж өөрийгөө загнаад үлзийгийн аяганд нь хийж өгсөн цайнд шар тос орхин шуналтай нарахгүй шор шорхийн оочлон уулаа. Гэрээс гарч ирэн Ганбат орчин тойрныг харан сэтгэлээ уужиртал сайхан сунаагаад морины шон дээр очин уян дээрх адуунуудыг харан зогсоход нь Эдэрбат ах нь адууга эргүүлэхээр шон дээрээ ирлээ. Тэрээр морио уянаас тайлан мордох гэтэл Ганбат аха би адуугч нь эргүүлэх үү гэлээ. Эдэрбат дүүрүүгээ чи чадах уу гэсэн аятаа харахад Ганбат би хэдэн жил морь унаж үдсэнгүй гэхт нь Эдэрбат морио Ганбатад өгч өөрөө Ганхүүгийн морин дээр мордон наран доогуур хөдөө тийшээ тоос босгон бэлчих адууны хойноос мордов. Ахтайгаа зэрэгцэн дэргүүлэх Ганбат хөдөө нутгийн сайхныг хүүхэд байхдаа хон маланд энэ замаар давхиж явснаа санан сэтгэлээ уужиртал дуулмаарч юм шиг орилмоорч юм шиг санагдаж байлаа. Адууга эргүүлчгээд буцах замдаа ах Эдэрбат гэнэт Ганбатаа гэхт нь яасан аха хэмээн морио шавдуулан хажуугаар нь ороод ирэхт нь Эдэрбат миний дүү одоо ухаараа үздэй гэв. Чухам юу хэлээд байгааг ухаараагүй Ганбат дуугүй л байв. Эдэрбат чи буурай эмээг мөн эмээг ээжийг аавыг үр хүүхдээ яаж зовоосноо мэдэж байна уу хэмээн ширүүхэн дуугарлаа. Ганбат дуугарсангүй. Эдэрбат чамайг ирэхгүй ахаад ганц сар болсон бол чиний хоёр охин чинь галзуурч чамайг хүлээсээр энэ хөгшөд унах байлаа. Чи ямар ухаанаа алдчихад хүний нутагт эрэл сурал болгоод яваа юм бэ хэмээн барьж явсан ташуураараа нуруунд дундуур нь 2 чудаа ороолгож хайчгаад л мориндоо ташуур өгч хар хурдаараа давхиж одлоо. Ганбат өвдсөндөө бас эцэндээ мориныхаа амийг татан хээр буулаа. Хөөхд байхдаа ч хүртэл дүү нартаа гар хүрч үзээгүй Эдэрбатын төвчээр алдарсан гэдгийг тэрээр ойлгож байлаа. Сэтгэл нь бачимдан бухимдж нулимсан дүүрээд ирэв. Тэрээр гэнэт зөрхрөн уйллаа. Сэтгэл доторх гомдол цөхрлөө сарнитал бүр хүүхэд шиг зөрхрөн уйлж байж тайвширлаа. Өнгөрсөн бүхий л амьдралаа эргэн харж санахдаа Эдэрбат ахын ташуурддаг нь харин ч багтсан мэт санагдахт нь мордон гэрлүүгээ гэлдрүүллээ. Ганбатыг эрэхт нь дүү хишиг батынх нь төвөөс ирсэн байв. Дүүтэйгээ золгож хүүхдүүдийг нь өхөөрдөн суусан ч гэсэн нэг айдастай санагдаад байв. Тэрээр энэ олон хүн миний төлөө, манай гэр бүлийн төлөө гэж байхад би 5 жил ганц удаач сайн байна уу гэж ярьсан билүү гэж бодов. Орой үдэш болтол шуугилдаад унтах болохоор үлзий орд ирээ засаж байтал буурай эмээ хажид Ганбатих манайд орж унт гэлээ. Эмээгийн үгнээс хэн зөрхөв. Эмээгээ даган гэрт нь орлоо. Олзадмаа бараанаасаа хүнжил гудсаа авч газраар орд ир заслаа. Унтахын өмнө хажид буурай Ганбатад хандаж за хүү минь одоо болсон. Эмээ нь ахиж чамайг ингэж аяглахыг үзэх нас байхгүй шүү. Хөгшин хоньны насгүй эмээдээ ахиж гэр бүлээ зовоосон мэдээ бүү дуулгаараа химээгээд. Чи олзодмаа бид хоёрыг залуу хүн шиг л санах юм. Бид хоёр чинь гэмтээ үг сонсоод цоцсондоо унчихмаар гэрээ тойрохоор эцдэг болсон хөгшин улс шүү дээ. Биднийгээ ахичил бүү зовоож үзээрэй хэмээн өнөнхүү сэтгэлээсээ хэллээ. Мөн тэрээр учрал баярыг чинь хүртэл бурхан ивэж та хоёрт үр заяажээ. Энэ үрээ эсэн минд тосож авах нь та нарын нэн төрөний үүрэг шүү хэмээлээ.